Энэ Довчин Симбэ хүүхдээ эдэр чинь манай хүүтэн заа эдэр чинь мундаг атманууд халахын атманууд шүү дээ. Амар шүү. Тэр чаг одоо тэр чинь бас нэг 4-5 дээшээ. Тэгэхээр одоо ингээд соргон сонсогдоод байгаа юм чинь. Ер нь тэр үеийг бол мэдхгүй сайн мэдэхгүй. Тэгэл ингээл найзууд ирээл альсвал өөр сургуулийн найзлдаг найзууд ч юм уу ирээл тэгэл Довчин Симбэхийг ярьдаг гэсэн шүү дээ. Маа сургууль одоо тийм залуу байдаг гэл. Яриал. Ер нь бол тэгэл 5 6 дугаар ингээ хүүхдүүд сонсцсон. Гэсэн хэрэг танихгүй, барааг нь хараагүй. Амар хатсан. Бараг өөдөөс нь харчаад Довчин Симбэ амар шиг өөдөөс нь бараг ярин тий. Тиймэрхүү юм сонсогдоод тэгээ сүүлд Симбэхийг чиг би яг нэг 10 дугаар ингээ төгсдөг жил нь л хавар нь харж ирсэн л да. Тийм шаргал дээлтэй сумын зан цолтой. Эцэг бүх болсон. Али зэний бүх болсон. Яваасаа саамч одоо модгоор угсаа авах төрүүлж мөрүүлсэн. Мундаг явдаг байгаа шүү дээ. Тэгэхээр спорт гэдэг зүйл одоо манай одоо ганц Довчин Симбэ гэлтгүй одоо манай хүнд гараад одоо ер нь зөндөл миний мэдх юм бас бага бахта сахилахгүй байсан нөхдөд зөндөл байгаа. Спорт гэдэг бол юм ямар яаж хүнийг хүмүүжүүлдэг юм бэ гэдэг юм гэж байгаа тий. Тийм ш. Тэр нэг бусад хүүхдүүдээс нэг юмараа илүү хүнчил тийм хөдөлгөөнтэй харагддаг юм шиг байгаа бас. Сахилахгүй айлсвал нэг бие бэлтрэн арай илүү хөгжсөн хүүхд чинь бол ер нь бол нэг хүний зүрхэн шар ус суруулж гарал хэмжээний харагддаг ш. Бас тэрийгээ бас илүү их мэдрэгдэх тусмал хүн арай левел актив шиг харагддаг ш. Ер нь бол тий санагдана. Тэрийгээ ингээ зөв хөгжүүлээд спорт тал руугаа бүх тал руугаа оруулаад өөрөө ч бас бүхтөө дуртай тийм хүмүүс бол тэгэл зөв сайхан амжилт гаргаад зөв сайхан голдролд нь ороод явчихж байгаа юм л байна. Тий. Тэр спорт гэдэг юм мянган атман байгаад мянган өөр салбарт одоо төс сордог байгаа. Тэгэл тэр 2 цагийн бэлтгэл дээр нэг нусаа гацартаа нагаар гарах тий. Юу ер нь бол надад ч гэсэн бас тэгэл угаасаа хүн болгонд л тийм бас нэг жоохон барилдах маягтай болоод ирэхэр чи ер нь бол хүмүүдийг тийм бардам зан орж ирнэ шүү дээ. Ямар ч хүнд угаасаа л орж. Тэгээд ирэхэд бол нэг хүндхэн бэлтгэл хийжээд гарахад бол ханд хаах дарагдсан шүү дээ. Тэ багшаасаа нэг сайхан